Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд зөрчил мөргөлдөө үргэлжилсэн хэрвээ байна. За Ормосын хоолойтой холбоотойгоор талууд санаачлаг гаргаж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын хувьд Ормосын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг хөтлөлж замцалж гаргана гэсэн мэдээллийг хийсэн. За харин Ираны зүгээс энэхүү мэдээллийн хариуд тухайн Америкийн нэгдсэн улсын хөлөг онгоцуудыг Ормосын хоолой тэр хавцаа нэвтрэхийг бол хориглоно гэсэн мэдээллийг хэлсэн байна. За Ираны төрийн хэвлэл мэдээллийн тасны агентлагийн гаргасан товч мэдээлэлд дэлгэрэнгүй мэдээллийг дараа нь хүргэн гэсэн байна. Энэ хооронд Ираны цэргийнхэнтэй холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкийн нэгдсэн улсын тэнгисийн Пергат хөлөг онгоц Ормосын хоолойд 2 пуужингийн дайралтанд өртсөн гэж мэдэгджээ. Даваа гарагт Ормосын хоолойд Jazz Quamty ойролцоо навигац болон далайн аюулгүй байдлын дүрмийг зөрчиж хөвж явсан Пергат хөлөг онгоцыг Ираны тэнгисийн хүчний анхааруулгыг үл тоомсорлсны дараа пуужингийн дайралтанд өртсөн гэж Парс агентлаг мэдгдсэн. Америкийн нэгдсэн улсын цэргийнхэн харин Америкийн тэнгисийн цэргийн хүчний аль нэгэн хөлөг онгоц зохилтонд өртсөн гэдгийг үгүйсгэсэн байна. Америкийн тэнгисийн цэргийн ямар ч хөлөг онгоц зохилтонд өртөөгүй Америкийн хүчин эрх чөлөөний төслийг дэмжиж Ираны бомбуудад тэнгисийн цэргийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж Америкийн нэгдсэн улсын ойрхон дорнод дахь цэргийн үйл ажиллагааг гол явуулдаг командлал болох төвийн командлаас мэдээлэлтэй дурдсан байна. Үүнийгээ бол X хуудасаар мэдгдсэн. За харин Арабын нэгдсэн Эмират улс Иран Ормосын хоолойд тус улсын газрын тосны компани болох ADNOC компанитай холбоотой газрын тос тээвэрлэгч онгоц руу 2 нисгчгүй онгоцоор халтсан гэж мэдэгдээд уг халдлагыг Арабын нэгдсэн Эмират улсын зүгээс буруушааж байгаагаа илэрхийлсэн. Арабын нэгдсэн Эмират улс уг үйл явцыг тодорхойлохдоо Нүбийн аюулгүй зөвлөлийн 28-17 тот тогтоолыг зөрчсөн хэрэг явдал боллоо гэдгийг мэдгдсэн. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нэм гарагт нийгмийн сүлжээнд нэгэн постыг оруулсан. За тэрээр хэлэхдээ Америкийн нэгдсэн улсын хөлөг онгоцыг хоолойноос гарахад хөтлөнө гэж хэлээд Иран тэднийг хаах гэж оролдож байгаа аливаа орлогыг харамсалтай нь хүчээр шийдвэрлэх болно гэдгээ анхааруулсан. Тэрээр дан эхэлснээс хойш Персийн буланд гацсан олон газрын тос тээвэрлэгч байгаа. За мөн ачааны хөлөг онгоцтонд гацаад байгаа дайчдад туслах зорилготойгоор эрх чөлөөний төсөл гэдэг ийм хүмүүнлэгийн агуулгатай арга хэмжээг авахар төлөвлөж байгаа гэдгээ мэдгдсэн. За харин Ираны төрийн хэвлэлийн IRNA агентлагийн мэдэгдэж байгаагаар Ираны энэхүү саналтай холбогдуулан Трампын саналыг дэмэрлийн нэг хэсэг гэж хэлээд Ираны цэргийн командлал дамжин өнгөрч байгаа хөлөг онгоцууд тэдэнтэй зохицуулттай л зорчих болно гэсэн анхааруулгыг хүргүүлсэн. За Ормосын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийг сэргээх ажил нь сүүлийн 3-7 хоногийн гаруй хугацаанд хэрэгжиж байгаа гал зогсоох хэлэлцээрийг эвдэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байгаа юм. За далайн хамтарсан мэдээллийн төвөөс Америкийн нэгдсэн улс ОМОНы хоолойны ойролцоо аюулгүй байдлын хүчтгсэн бүс байгуулсан болохыг мэдэгдэж байгаа. За тус төв нь бол далайчдыг хөдөлгөөний ачаалттай холбоотойгоор ОМОНы эрх баригчтай нэгт хамтран ажиллахыг уриалсан. За мөн тус төв нь тухайн замын хөдөлгөөнийг тусгаарлах эсхийн гэж нэрлэгддэг ердийн маршрутын ойролцоо өнгөрөхийг бүрэн судалж устгаагүй мин байгаа тул маш аюултай гэж үзэж тухайн газраар бол хөвгтөө болгоомжтой хандахыг уриалсан ийм мэдээллүүдийг гаргаж байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зүгээс Ормосын хоолойг аль болох нээлттэй байхыг бол зорж байгаа. За гэвч бол Ираны зүгээс энэхүү Ормосын хоолойг ашиглан энэхүү хоолойд давуу талтай байгаа гэдгийг ашиглан Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс өдүүлсэн дайн байлдааны үйл ажиллагааг зогсоохыг оролдож байгаа. За мөн яриа хэлцээний ширээнд ч гэсэн давуутай байдлаар оролцоход энэхүү Ормосын хоолойг давуу талаа ашигласаар байгаа нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөллийг үзүүлсээр байна. За талууд бол харилцан бие биенийгээ буруутгаж байгаа. За талуудын авч байгаа үйл ажиллагаа нь бол ерөнхийдөө Ормосын хоолойгоос аль нэгэн өөрсдийн эсрэг талынхаа хөлөг онгоцыг гаргахгүй байх чиглэлд бол ажиллаж байгаа. За Ираны зүгээс бол Ормосын хоолойгоор нэвтэрж байгаа хөлөг онгоцудаас тодорхой тооны төлбөр авах боломжтой гэдгээ мэдгдсэн. За үүнийхээ хүрээнд бол бас өөрийн үндэсний банкнда тодорхой тооны хөрөнгийг бас цуглуулсан тухай Ираны парламентын зүгээс мэдэгдэж байсан. За тэгвэл энэ үйл явц нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын уур бухимдал дургуутслыг төрүүлж байгаа учраас альва нэгэн төлбөр авч төлбөр төлөн тухайн хоолойгоор нэвтэрсэн хөлөг онгоцуудад хориг арга хэмжээ аавна гэсэн сүрдүүлгийг илэрхийлсэн байдалтай байна. Ямар ч тач бол Ормосын хоолойн нөхцөл байдал ойрын хугацаанд шийдвэрлэх төлөв ажиглагдахгүй байна.